Монгол Ардын намын хороо цагаанчлалт багийн санаачлагаар 26 багийн ахмадуудын дунд Эрдэнэ тот бидний бахархал гэсэн сэдвтэ анхаа арга хэмжээг зохион байгууллаа. За нийт 26 багаас 15 баг оролцож өнөөдөр бас оюун ухаанаа уралдуулж шилдэгүүдээ шалгарууллаа. Ер нь Орхон аймгийн Монгол Ардын намын хороо 2026 оны оролцсон манлайлал уриалтайгаар нэлээдгүй олон арга хэмжээ зохион байгуулж байгаа. Үүний нэг нь Эрдэнэ тот бидний бахархал анхаа арга хэмжээг зохион байгуулж өндөрлж байна. Өнөөдрийн 15 багийн дунд болсон хамтдаа хөгжиж асуулт хариултын арга хэмжээнд төрүүлж тэргүүн байр эзэлсэн Наран багийн Ундраг баг одоо тэргүүн байр эзэллээ. Тэгээд ахмадуудаа борхончуудаа Эрдэнэ тотын 50 жилийн ой угтсан энэ арга хэмжээнд хүрэлцэн ирсэн бүх ахмадуудаа баярлалаа. Бүгдээрэнд нь эрүүлэг сарав захын бүхний хүсэн өрөөё. За цагаанчлалт багийн ахмадын зөвлөлд намын анхан шатны байгууллагын зохион байгуулсан одоо энэ бүх ахмадууд 29 багийн дунд зохиогдсон энэ сайхан ивент нэвтрүүлэгт Зэс багийн ахмадын зөвлөлийн тэргүүлэгчдэр оролцож ахмадууд оролцож одоо 2 дугаар байр эзэлсэнд маш их баяртай байна. Энэ сайхан энэ олон ахмадуудыг хүрээнд одоо олон ахмадуудыг оролцож сэтгэл санаа оюун ухаан одоо уралдуулж одоо их сайхан тэмцээн зохион байгуулсанд маш их баяртай байна. Та бүхэндээ ажлын амжилт хүсье.